Эглээ тогтвортой байдлын төлөөх орон нутгийн засаг захиргааны Зүүн Азийн бус нутаг хариуцсан захирал Шүүжоо болон бусад мэргэжилтнүүд дархан хотод айлчилж байна. Тус байгууллага нь 2500 гаруй орон нутгийн болон бус нутгийн засаг захиргаатай хамтран ажилладаг дэлхийн сүлжээ бөгөөд томоохон хотуудын тогтвортой хөгжлийг хангах зорилготой үйл ажиллагаагаа явуулдаг юм а. Ажилчлалын багийг аймгийн засаг даргын орлогч жавхлан хүлээн авч явуулсан цаашдын хамтын ажиллагааны талаар саналцлоо. Энэ үеэр холбооны зүгээс байгаль орчин дээлтэй ногоон хөгжлийн бодлого, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах зорилгоор хэрэгжүүлдэг Жеф төсөлд дархан улаан хамтран ажиллах боломжтой гэлээ. Тэгэхээр манай Эклэ Зүүн Азийн Эклэ байгууллага нь болохоор зэрэг дэлхийн 2500 хотуудын ийм гишүүнчлэлтэй холбоо байгаа. За бид бол 5 чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, за биологийн олон янз байдлыг хамгаалах, тогтвортой хөгжлийн зорилтыг одоо хөгжүүлэх, байгальд суурилсан одоо бас байгаль орчинд ээлтэй ногоон хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх. За тэгээд хүн төвтэй бас энэ хүнийг чадваржуулах энэ чиглэлээр ийм ер нь бол ийм 5 тэгээд юуны тойрог эдийн засгийн хөгжлийг дэмжих гэсэн 5 ийм чиглэлээр бол үйл ажиллагаа явуулдаг. За Эклэгийн гишүүн хотуудынхаа тулгамдж байгаа асуудлуудыг одоо хамтдаа шийдвэрлэх ер нь бол нэг тогтвортой хөгжлийн зорилтыг ингээд нутагшуулах ялангуяа орон нутагт энэ чиглэлүүдээр бол бид нар ингээд идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг байгууллага байгаа. За дархан хоттой бол бид нар манай энэ Эклэ байгууллагын одоо Жеф гэдэг ийм төсөл хэрэгждэг. За тэр төслийн хүрээнд энэ хотууд ялангуяа уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, байгаль орчин ногоон хөгжлийг дэмжих бодлогын хүрээнд тэр биологийн олон янз байдлыг хамгаалах энэ чиглэлээр хотууд одоо ямар үйл ажиллагаа явуулж байгаагаа бие биентэйгээ хуваалцах, мөн энэ чиглэлээр төсөл хэрэгжүүлэх ийм одоо төсөл хэрэгждэг ийм одоо боломжууд байгаа. За энэ дээр бол дархан хот бол нэгдэж орох боломжтой. За мөн бас энэ дэлхийн ийм санхүүгийн ийм платформтой бас байгаа. За энэ дээр мөн байгаль орчныхаа чиглэлээр тулгамдж байгаа асуудлаа шийдвэрлэхтэй холбоотой төслүүдийг бас одоо хэрэгжүүлэх ийм чиглэлүүдээр бол дархан хоттой бол хамтарч ажиллахдаа бүрэн боломжтой байгаа. Эглээ тогтвортой байдлын төлөө орон нутгийн засаг захиргааны байгууллагад манай улсаас одоогоор Улаанбаатар, Эрдэнэт хотууд элсэн хамтран ажилладаг байна. Өнөөдрийн уулзалтаар дархан хот албан ёсоор элсэж гишүүнчлэлийн гэрчлэгээгээ гартаа авсан юм а.